Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр 2025 оны 3 сарын 20 бид хоёр хорим зохион байгуулах газартайгаа уулзаад ярилцлага хийхгээ явж байна. Хай. За өнөөдөр бид тэр ер нь албан ёсны анхан шатны уулзалт тэгээ хормынхаа газраа очиод эхний байдлаар бүх одоо нөгөө нэг уран бүтээлчэд те тэгээд бас ямархуу байдлын хорим ер нь хүсэж чинь тэр бүх төлөвлөгөөгөө гаргах гад явцгааж байна. Өчигдөр шин догдлоод баг нойр хүрсэнгүү шүнж огтуд бас догдлоо яа бас уйлаад унтсангүй. Тэгээ өглөө 8 болж яхад бүр ойлоо босоод ирлээ. Тэгээд бас нэг ингээд сэтгэл догдлуулж байгаа нэг зүйл байгаа. Тэр нь болохоор за тэргээ сюрпризээр үлдээч. Тэгээд ямар ч байсан одоо хамтдаа хормын үйл ажиллагаа маань яг ямархуу байдалтай болох нь тэр төлөвлөгөөг гаргахаар явцгаая. За тэгээд влогтойгоо хамтаагаар энэ влогийг яагаад хормынхаа дараа цацаж байгаа вэ гэхлээр битээр хормоо ингээд сюрприз гэж гаргах гад тэгээд хормынхаа дараа ингээд энэ бичлэгээ эдитлээд оруулж байгаамаа. За тэгээд бичлэгийн маань тоглоод үзэж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нарийн тооцоо нэтрээ хэлж чадахгүй ч гэсэн ер нь бол бас ер нь залуу хүмүүс хормоо ихэд ямар хуу болд юм бэ, яд юм бэ, нийт юм бэ гэдгийг бас та бүхэндээ ингээд чадах ятгаараа бас хэлж өгнө. Тэгээд бас өөрсдөө ч гэсэн ингээд анх удаа хормоо ихж байгаа болохоор амьдралд одоо нэг л тохиох аз жаргалтай тэр мөчөө ингээд одоо хормоо их гэж байгаа болохоор бид хоёрт бас ингээд дутагдaltaй талууд бол маш их байна, мэдэхгүй чадахгүй зөндөө байна. Тэгээ ер нь ингээ өөрсдөө хийгээ явж байгаа нь айгүй гоё юм. За тэгээд бичлэгтэйгээ хамтаагаар нурших гээд байна. Би нөөсөө задгаа тавьчлаа. Бид энэ надасаа гараад цочоорой. За нөгөө хормынхаа газар ирчихлээ. Хорим зохион байгуулах газар ирчихлээ. Тэгээ одоо орох гэж байна. Би өнөөдөр бичлэг хийнэ. Тэгээ гадаач гой дулаахан байна гэдэг зохион босч. Манай их 8 хөрхөн байгаа бид тавьж тараалаа. Тэргийн оба. Ийм хөрхөн жоохон гайхаад өгөөрэй. Жоохон гайхаад өгөөрэй. Ийм хөрхөн. Я бид хормын зохион байгуулалт газар. Энэ Grand Media Group. За энэ манай нөгөө хормын зохион байгуулж байгаа залуу дээр зогсож. За орж байгаад болсон. Жижиг охин энэ гадаа нь унтуулаад илгээч. За орцгоохоо. Наранд бай бид. Наранд тав. Наранд тавш. За тий над руу чат үччих төхөө нөгөө нэг цоомоо гэд миний инстаграм руу чат үччих. Тий миний инстаграм руу чат үччих тий. Манай хоёрын За брэнд медиатайгаа уулзаад гараад ирлээ. Ямар ч гэсэн хамгийн ихний уулзалт болохоор ер нь ингээд хормоо хийх гэж байгаа хэрнээсээ хормон дээр ингээд очиж үзэж барьж исэн хэрнээсээ яг өөртөө хормоо хийхлээр ямар ч юм мэдлэггүй байд юм байна. Тэгээд одоо энэ бол ингээд ерөнхийдөө бол хоёр дахь уулзалт. Гэхдээ албан ёсны хамгийн ихний уулзалт болчихж байгаа. Тэгээд бид хоёр бүр ингээд хав харанхуу ингээд юу ч мэдэхгүй байж хагаад ингээд маш гоё тайлбарлаж өгөөд яг ингээд дараагийн үйл явц нь яг юу байх уу, яах уу, ийх үү гэд бүх зүйлийг ингээд дистаралтай болгоод илүү ингээд нөгөө нэг хорим хийх юу тех юм бэ?
Ингэж хөрөм хийдэм байх гэдэг тийм одоо нүд нээгддэм байна. Тэгэл ийм ер нь ингээд нөгөө хөрөм зохион байгуулах юм газрууд байдаг юм байна, хэрэгтэй юм байна, байдаг юм байна биш хэрэгтэй юм байна. Ер нь тийм. За тэгээд дараагийн блогууд дээр бүр гоё илүү нарийн одоо ингээд юмнуудаа оруулаад явах. За тэгээд битүүрийн хувьд болохоор брэнд медиаг бүр ингээд сонгоод тэгээд брэнд медиагаараа одоо бүх суур юмнуудаа хийлгүүлэхээр төлөвлөсөн байгаамаа. Ирж уулзаал, ярилцаал, шийдс. Тэ? Хамгийн ихний уулзалтан дээр бид 5 дахь өдөр, хагас өдөр. 3 сарын эдэн. Хагасанд. Блог илүү тэр өдөр. Тэгээ Уулзаж үзээд ямар хөө байх нуу ярилцаад үзье гэд ярилцаж суугаад тэгээ таалагдаад шийдсэн. Манай том ихэн уйлаад анаа наваа явчих. Арга бараад. За одоо дараагийн үйл явц болохоор эхний ээлжинд юм мэдэх юм байна. За тэгээ юм мэдчихэд эхнэрийнхээ палажийг сонгоно. За тэгээ палаж сонгож байгаа хэсэг тэр гэрчүүдээ дуудсан байгаа. Тэгээд эхнэр палаж өмсөө гараад ирэхээр гоё реакшн бичлэг хийгдэн. Тэгээд тэр бичлэгээ ч гэсэн одоо ингээ влог дээрээ хавсаргана, рил маягарч оруулна гэсэн төлөвлөгөөтэй. За тэгээд цааш дэм бичлэгүүдтэй хамт байгаарай, та бүхэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хурмаа хийхээр төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол битээрээс бас хэрэгтэй санаагаа аваад авах гэх явахаар хандаарай гэж хүсье. Өөр 50 дөө найзуудаа. Битгэд оны King Tower-т гэдэг Момо кафе дотор орж ирсэн байна. Энэ сэрийн ямар хөөрх яра. Сэрийг нэрэ. Тэгээд эдний нөө алдарт тойгны шүлийг ууж гин. Тэгээд бас юм трики боул авсан байна. Эцгээ. Мисош. Хөрмийн палаж үзэх газраа сая би орж уулзаад бичлэг хийж болох уу гэж асуугаад боломжтой байна. Нөгөө хүн инээлэх юм аа. Цаадаа биш палаж үзцгээе. Орно шүү дээ та. За жоохон зүсч. Доктор ороос утсан. За бидэд одоо нийлээд одоо пүжиг одоо манай их нэрийг одоо юм палаж өмсөө гарч ирэхээр ингээд реакшн хийх гэж сууж байна. Би уйлж магадгүй. За 3 2 1 Нүдэргүй. За 3 2 1 нийлээ. Иргэдээ. Зүрийн гал. Дараагийн палажа үзье да. Нүдэнда. Харла. Надад өмнө нь хаадаг гэсэн. Энэ гаш махтай байгаа. Юу хөрөг үстэй. Гаш нэг Let's go.
За мэдээцгаа. Энэ дэрэгэр батаж яв. 이쪽에 몸이 그래. 우와. 맞지요, 무슨 무슨 붙이셨대 우리. 나 진짜 하이. 어디? 힘이 비네. ямар Би хэрмээ хийх гэж байгаа юм байна. Гоё юм. Тань ингээд намайг араасаа ямар харагдаж байгааг бичгүү. та надад гоё гэдэг. Би торох хэрэгтэй юм. Би намайг араас бичгүү. Энэ нуруу гоё харагдав. Би ингээд эндээс нэг юм анзаараад байна л да. Нэг тийм надад гоёдсон юм шиг ихнэр байх юм байна л да. Тэ. Ямар хөөрхи юм бэ? Бүр шок. 난 жижиг хонтад гэсэн. Тэцка. Тэкабу. Заарда. Ой, цаашаа зөөлөг. Оо. Энэ гоё юм бэ. Энэ нэр гоё юм. 그래서 거의 데리고 뭘 먹었을 때 거의 얼마야? 가면서 야х чадгаа. 그런지 뭐 이미 За ойлгомжтой. энэ хормон гэдэг Тийм ээ. Энэ бол эхлэл байлаа. За юутач одоо ямар ч тийм буцах замгүй боллоо. Тэг полаж авчлаа. Хормынхаа даашин зэнүүдийг авчлаа. 2 даашин завлаа. Тэгээд одоо бидэнд ямар ч тийм нөө буцах зам үгүй. Ингээл нэгэнд ихэлсэн. Баяна. За тэгээд өнөөдрийн влогтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй биосконжо захиалах болно. Тэгээд тэр үед гоё влогоор хэдүүлээ уулзцгаая. Bye bye. Бидэндээ хамт байгаарай. Thomas Family Vlog. Гэтэ бүр яг ингээм амар догтлчлоо. Нэр үнэхээр догтлчлоо. Тэгээд одоо юу 6 сарын 3 болчих юм шиг би ч дэглэмдээ орё. Турахгүй бол бас одоогийн миний биеийн байдал жоохон таалагдахгүй байна. Ийм хөр хүмүүс байж би арай жолтаад байна.